За энэ config гэдэг төвчин дээр дарж үндсэн тохиргооны цэслүү орно. Тохиргооны цэслүү ороход сервис нэм болон тохиргоо гэсэн хоёр менютэй. За сервис рүү орж. За сервис рүү орох юм ялгаагүй. За энэ одоо бол администратор орчих. За сервисийн дотор юу авах вэ гэхлээр зэрэг адресацийн устройство буюу хаягийн төхөөрөмжнүүдийг хаяглах меню. За тухайн төхөөрөмжийг сонгох зэс. За тухайн төхөөрөмжийг тохируулах зэс. За тэгээ установить option прогоо буюу мэдлэгчний ажиллах хязгаарыг зааж өгдөг. За тэгээ авто установка адресов гэдэг нь болохоор зэрэг автоматар хаягийн төхөөрөмжнүүдийг дугаарлах ийм функцтэй. За адресацийн устройство гэдэг рүү ороод enter дарахад тухайн төхөөрөмжнөөс мэдээллийг хүлээж байгаа ожиданы ответ устройство гэдэг маань үстэй төхөөрөмжөөс хариу хүлээж байна гэсэн. За энэ үед бид нэр холбогдсон байгаа мэдрэгчнүүдтэй ийм зорилт өөрийнх нь лазер тестерээр индикаторлон тусаж болно. Эсвэл мэдрэгчин дээр барих индикатор дээр өөр дээр нь дарахтай зэрэг тухайн төхөөрөмжлөө мэдээлэл. За одоо би нэг мэдрэгчэндээ дарчихъя. За ингээд 1-1 гэдэг дугаарыг сая удаа мэдрэгчин дээр би дарсан. За тэгээд энэ лөө ороод хэрвээ хаягийг нь өөрчлөх бол энтерээ дараад энэний оронд нь одоо жишээлбэл би 2 ч гэдэг юм ингээд дугаар хийж өгнө. За 27 ч юм. За бид надад тех шаардлага байхгүй учраас би 1 чи. За тэгээд ингээд дарчихна. За тэгэхээр одоо энэ ч нөгөө тухайн саяны сонгосон мэдрэгчний маань үзүүлэлтүүд байна. За 1 дугаартай төхөөрөмж, холбогдын чанар 100%. За утааны хязгаар 0.18 децибел. Энийг бас өөрчилж болно. За төхөөрөмжийн дотор утаа байхгүй, тоос байхгүй. Шинэ залгас учраас байх ёсгүй. За тэгээд энэ үйлдвэрийн дугаар гэх мэтлэнгийн мэдээллүүд гарч ирдэг. За тэгээ хэрвээ энэ зэснээс гараа өөр дугаарлах гэх юм бол буцтгаад гарчна. За вибер устройство. Энэ үнгээр нь болохоор зэрэг нөгөө төхөөрөмжөд өөр дээр нь даахгүйгээр тухайн хаягийн хаягдсан бол хаягаа игээд орчиж болно гэсэн үг. Нэгдүгээр шугамын нэгдүгээр мэдрэгч сонгоод дайлаа буюу цаашаа гэсэн. Англиад ялгаагүй төрүүчийн мэдрэгчлөг ороод энэчнээс ялгаагүй дугаараа өөрчилж болно. Гэх мэтлэн гэр. За автоустановка адресов гэдгээд дараад орчин. За дараад орохлоо зэрэг номер шлиф буюу төхөөрөмж маань өөрөө 2 шугамтай гэж хэлж болно. За тэгээд аль шугам дээрх байгаа төхөөрөмжнүүдийг дугаарлах вэ гэдгийг энэ чэнэ сонгочин. За жишээлбэл энэ дээр 1 гээд оруулаад өгчөөд. За тэгээд эхлэх хаяг. За юу гэдгийг 10 шиг мэдэрч авсан бол эхлэх хаягаа хідээс эхлэх 10-аас эхлэхээр бол энэ чинь 10-г оруулаад өгчин. 1-ээс эхлэхээр бол 1-г оруулах чинь. Запуск гэдэг дарчин. За тэгээ ингээд амжих хооронд нь тухайн бид нар мэдрэгчнүүдэд хэд гэж яаж дугаарлахын тэрийгээ дараад явуучих хэвээр. За жишээлбэл ингээд 1 2 гэх мэтлэнгээр конфигурац гэдэг нь үндсэндээ төхөөрөмж Ruby 2 OP гэдэг төхөөрөмж өөрийнх нь тохиргооны хэсэг гэсэн үг. За конфигурац перформ төхөөрөмжийн тохиргоо, настройка ALS-ник гэдэг нэгдүгээр шугамын тохиргоо, за хоёрдугаар шугамын тохиргоо, эрлээ болон аралтын тохиргоо, тэгээ ажлын гол юм гэсэн. За конфигурац перформ гэдэг ороод энэ за ALS гэдэг нь энэ төхөөрөмж өөрийн хаяг. За систем нэгтээ 63 ширхэг ийм төхөөрөмж
ажиллаж яж болно. За тэгээд за дараа нь Scores буюу энэ мэдээлэл дамжуулах хуурд. За тэгээ энэ data frame-ийг гэдэг хэсэгт ороод тухайн онсоор цагаа өөрчилж тохируулж болно. За Paragon Progeny хэдлээ ороод бид нэр орохтой зэрэг яг одоо төхөөрөмж хэдэн болтын хүчтэйгээр ажиллаж байна. Тэгээд шинэ хязгаар энэ маань үндсэндээ нөгөө нэг хязгаар зааж өглөө зэрэг ямар ч тоглоо зэрэг тухайн төхөөрөмж нь тижээж тодорхой зааж өгсөн хэмжээнээс багасах юм бол одоо юу гэдэг нь ослын тижээлийн осол гэсэн мэдээлэл ирэх зорилттой. За тэгээд 485 шугамар бусад төхөөрөмжтэй мэдээлэл солилцож байна уу гэдэг нь ч гарч ирнэ. Yes гэдэг маань байна гэсэн үг. Тэгээд ямар өөр төхөөрөмжтэй холбогдоогүй байвал нет гэдэг гараад ирж байна. За тэгээд VSP бүрэн тухайн төхөөрөмжийн хуулбарыг харж болно. Одоо бол 1.20 гэдэг програм амжилттай байна гэсэн үг. Проверка память гэдэг нь санах хог шалгана гэсэн үг. За энэ бол нэг онцгийн шаардлагагүй. Яг алдаа гарсан үед энийг ашиглана. За тэгээд перезагрузка буюу энэ маань reset хийх гэсэн үг.